би 20 гаруй жилийн өмнө одоо оюутан авах цагтаа энэ хүү яг шинжилгээний авалт бас эдитийг тамж үзүүлж байгаа. Өөрөөр тухайн үед оюутан залуус үед бол энэ их бие баяр болдог байлаа. Одоо ч гэсэн тийм манай залуучуудыг хэлцүүлж байлдаг судалгаатай маш өндөр түвшинд бэлтгэсэн тийм их сонсч байгаа бас их баяртай. За тэгээ ингээд Эрик Орлон үзгээд өөрийн судалгааны бас сүүлийн үеийн одоо үр дүнгээс бас анх удаа бас танарт хэлцүүлэх гэж байгаа баяртай. За ингээд миний нэтгэлийн талаар одоо дэлгэрэнгүй бүдгийг шинжилгээний активит угаалгын бүрэлдэхүүнийн эрхэлдэг Угсаатын судал сэтгүүлийн 2018 оны дугаар тэмдэглэх юм байна. Тэндээс бас дэлгэрүүлж үзэх болцоотой. За ингээд бүл гэдэг ер нь эртний нүүдэлчдийн нийгмийн нэг бүл гэж одоо амар нэг байж болохгүй. Одоо зарим сан хэлэх гэсэн юм. Тэгэхээр ер нь сүүлийн жилүүдэд манай эртний нүүдэлчдийн нийгмийн нэгжийн тухай нэлээд одоо аргаантай гэхээр олон янзын тийм концепт онлын чигээр хэмжээнд гарах боллоо. Жишээлбэл яг 1930-аад оноос эхлээд Валентин Мөрцөгийн дэвшүүлсэн одоо нүүдлийн феодализмын одоо үндэс болсон, нүүдлийн феодал онлын үндэс болсон одоо ном хэлэлцээс хойш манай марксист төгсөд үндэстэй овгийн байгууллагыг бол одоо эхийн талын үлдэгдэл ихтэй тийм эцгийн талыг баримтлсан цусны төрлийн харилцаа бүхий ийм овгийн байгууллага одоо Монгол орнд Алистуэс хэмжээс тэмэглэр Валентин Мөрцөгийн үеийн 20 дуусар оны ихэнх үеийн хүртэл гэж үлдэж ирсэн гэдэг талаар манай судлаач санал нэгтэй байдаг гэсэн. За харин 1990-ад оноос хойш цусны төрлийн албан биш харин эзэн харьяатын буюу одоо нийгмийн тийм талын тийм бүтцэг гэдэг нь бол нэгэн юм шиг өгсөн тийм онлайн юмнууд гарах. Тэгэхээр энэ дээрээс үндэслэж нэг хэдэн юм зүйл хэлэх гэсэн юм байна. Тэгэхээр хятад сурвалжид буулаа хэмээн нэрлэгдсэн нүүдэлчдийн нийгмийн бүтцийг авг аймаг мэтээр орчуулан ойлгож байгаа нь ташаа байна. Тэгэхээр энэ буулаа гэдэг нь монголчуудын ихэнх талын цусны төрлийнхнээ нэрлэдэг бүл хэмээх мөн болтой бөгөөд нүүдэлчдийн дунд 11-ээс 10-аас 11-р зуунд үүсэх болсон тэр Монголын нууц төвчний мэдээг бол овгтон үүсэх тийм овгтон болов гэдэг үг юм. Тэрийг хүртэл буюу одоо ясан төрлөө дагах нийгмийн байгууллага хүртэл оршин тогтносон эртний нүүдэлчдийн нийгмийн хэлбэр бүтэж байсан болтой. Дараа нь овгийн нийтлэгийн хэлбэр бүрэн төлөвшин тогтох болсон ч хятад сударчид анхны бүл хэмээх утгаар нь ойлгосоор иржээ. Иймээс нүүдэлчдийн нийгмийн агдагч бүтцийг бүл овг хэмээх хоёр үндсэн шат тус энэ үзэх нь зүйтэй болно гэсэн ийм саналыг төвшүүлж энэ удаа хэлцээрүүл хэлж байгаа. За тэгэхээр хятад сурвалжид тэмдэглэсэн буулаа гэдэг үгийн ханзыг бол тав хүн харж байна. За тэгэхээр энд бол хамгийн тодорхой нэг мэдээ нь тэр манай эрдний зааг үеэр амьдарч байсан ухаанчуудын нийгмийн байгууллага талаар одоо ям усыг тодорхойлбол ингэж тодорхой болсон байна. Энэ нь ИЛО бүр бага ахлагчтай. За харин хэдэн зуун мянган лоо нийлээд буу буюу одоо буулаа болно гэсэн тийм өгүүлбэр байдаг. Энэ дээрс л үндэслэл одоо манай судлаач буюу нийгмийн эртний нийгмийн нүүдэлчдийн одоо бүтцийг бол эхлээд үүрхээр тэгээд нийлээд тусдаа бас нэг хэсэг лоо буюу одоо тусгааны бүлэг тэгээд дээр нь түүний дээр өглөөтэй одоо нийсэн буулаа байна гэсэн тийм тайлбар хийдэг. Тэгэхээр буулаа гэдэг үг бол хамгийн анх бол тэр Бүдүүгэний буулаа гэж одоо бүдүүгэн бол 230-аад оны үед Шамбын задралын үед байсан тэр захирагч байгаа. Тэгэхээр бүдүүгэний буулаа гэж дагуулаар тэмдэглэгдсэн байна. За тэгэхээр манай эрдний цаг хавийн ухаан болон манай эрдний 3-р зууны үеийн Шамбын буулаа нийгмийн том нэгж байсан талаар үгээс байна. Гэтэл өнөөгийн хятад хэлэнд одоо тэр ханзаар өгүүлбэрийг бол тавхан харж байна. Европчууд овгийг иргэншүүлэх оролдох хийсэн гэдэг. Тэгэхээр энэ дээр тэр орчин цагт нэрлэгдэж байгаа тэр овгийг тэмдэглэж байгаа ханц тэр Шамбын үеийн буулаг тэмдэглэж байгаа ханцаар бол ижил тэмдэглэгдсэн. Тэгэхээр эндээс үзэхдээ аль тэр манай эрдний цаг үеэс эхлээд одоо хүртэл одоо тэр ов гэдэг одоо тийм нэгжиг бол хятадууд бол буулаа гэдэг үгээр илэрхийлж байгаа нь эндээс тодорхой гэж байна. За тэгэхээр ураг төрлийн холбоо харилцааны гол үндэс болсон овгийн байгууллага 12 дугаар зуунаас хойш Монголын эртний нийгэмд удирдал хадгалагдсан юм их Валентин Мөрцөгийн үзэл баримтлалыг за тэгэхээр олон судлаач тэрний дотор бид тасгыг онцлсан байна. За тэрээр 11-12 дугаар зууны үеийн Монголын нийгмийн үндсэн бүрдлийг өрх буюу айл овг эргэн улс юм гэсэн одоо хэлбэртэй одоо шатраас хэлбэртэй. Тэгээд сая миний түрүүнд хэлдэг ухаанчуудын лоонууд өрх эсвэл гэрбүүл за элон болохоор овг харин буулан аймаг буюу нүүдлийн хүрээ гэж одоо ингэ дистралус хэлбэртэй оруулсан байна. Тэгээ энэс хойш манай судлаач онцгой анхааралгүй энэ Валентин Мөрцөгийн загвараар ингэж хандаж ингэж ирсэн үг байна.
тэгэхээр Элоборын толгой нь бага ахлагч харин хэдэн зуун мянган лоо нийлээд буу болно гэсэн энэ өгүүлбэрийг нэгтгэн үзэхэд энд бол бас арай өөрөөр тайлбарж болохоор юм шиг. Энд бол хоёр зэрэгцүү өгүүлбэр байна. За эхнийх нь Элобор багтсан ахлагчтай. Энэ нь түүний дээр дунд эсвэл их ахлагч байна гэсэн үг. Элобор баг ахлагчтай гэж уучраад тэгвэл локер түүний дээр бас их ахлагч байна гэсэн үг. За Элобор тодорхой зохион байгуулалтанд орсны нотлох нь түүний хэмжээнд тогсон ахлагчтай байгаа юм аа. Харин дараах нэжгээд бууг олон тооны лоо одоо тэрнээс сайн дурц Эло ба шүү дээ. Лоо бүрдүүлдэг. Тэгэхээр энэ нийгмийн үндсэн нэгж болох буун олон лог нэгдсэн байдаг учраас их ахлагчтай. Өөрөөр хэлбэл Эло баг ахлагчтай учраас буулаа бол их ахлагчтай байна гэсэн. Тэгээ нийлүүлээд буулаа гэж сурвалжид орондоо тэмдэглэсэн байна. Тэгэхээр буулаа хоёр бол аль нь ижил удахтай гэдэг судлаачдад санал нэг. Хамгийн гол нь баг ахлагч бүхэн Элог буулаа бүрдүүлэгч нэгжээр дурдаагүй явах юм. Өөрөөр хэлбэл буулаа бол ерөөсөө олон зуун хоогоос бүрдэж гэж болох ус. Лоо гэдэг нь бид нар өөрөх гэж ойлгох тийм. Олон зуун өргөөс бүрдэж байгаа. Харин Эло бол буулаа бүрдүүлэх талаар энэ бол ямар нэг өгүүлбэр дурдааг байна. За тэгэхээр энэндээс үзэхдээ Эло ухааны нийгмийн бүтэц нэгж үндсэн нэгж биш. Харин тодорхой зохион байгуулалтанд ордог. Одоо цаг зуурын тур хугацаанд үүсдэг хэлбэр гэж үзэж болохоор байна. За буулаа хэмээх үгийг утгыг хэдүүгээр монгол хэлэнд ам бол гэр бүл хүч чадал гэх мэт багшаа үгэнд одоо хадгалагдсан монгол хэлний бүл гэдэг одоо ийм хэмээх монгол үг их санал одоо бид нар төвшүүлж байгаа. За бүл нь монголчуудын цусан төрлийн буюу эхэн талын төрлүүдийг нэрлэдэг одоо тийм одоо нэршил гэдгүүд бид бүхэн сайн мэднэ. За тэгэхээр харин бидний дунд уламжлагдсан ов хэмээх айн эцгийн эрхтний ёсны буюу эрх мэдэл ид хөрөг өвлөгдөх болсон цагийн нийтлэлийн нэгжийг илэрхийлнэ гэж үзэх юм зүйтэй. Өөрөөр хэлбэл ов гэдэг бол өвөг буюу одоо өв хөрөг эзэмшдэг эцгээс хүүд эзэмшдэг одоо тэр өвөг задамжлах элбэрээс үүсэлтэй буюу одоо яг тодорхой хэлбэл 10-11 зуунаас үүсэлтэй тэр овгдон болов гэж одоо нэрсэн нууц товчны нэр шиг зөв юм шиг. Тэгэхээр тэрний өмнө байсан одоо нийтлэгүүд бид тэр буулаа бүл гэж нэрлээд тэгээ 11-2 зуунаас одоо тэр бодомжор боржмоо овгдон болов гэдгээс эхлээд жиг овг эндээс бий болсон юм гэсэн тийм хэлдэг байна. За тэгээд ийм учрыгээс эхийн эрх тов хэмээн ойлгогдож ирсэн түүхэн үеиг бүл хэмээх айд амруулан үзүүл захиралтай. За бүлийн бүтэц бодиттой байсныг гэрч бидний жишээ болгож ухаанчуудын талаарх мэдээнд хадгалагдсан юм үзэж болно. За жишээл энд би хэдэн товчхон мэдээ бүрдүүн шиг. За энд бол нэг гэр бүл болж байгаа байдлыг харуулсан байна. За жишээл эхлээд бүсгүй холгаалan түүнтэй холбоотой болж олмаар хагас жилийн дараа эсвэл 100 хоног хургийн бэлэг болно өхөр адуу хонь өгнө. Дараа нь бүргэн эхнэрийн хамт түүний гэрт ирж тэнд өдөр бүр зөвхөн хүүхний эцэг эхээс бусад тухайн гэрт их баг ялгалгүй бүх хүмүүс сүгдэж яснаа. Ингэж эхнэрийн гэрт зах зээл 1-2 жил өнгөрөөсний дараа эхнэрийн өрх буй одоо тэр лоо эмэгтэйд оршин суух газар орон хөрөлцөө зөвгөмөр зүйл өгнө гэж бичсэн. Тэгэхээр эндээс үл ерөөсөө хэсэг хугацааны дараа гарахт нь тэр эхнэрийн бүлийг нь одоо орон гэрийн зөвөн маш тодорхой харуулж байна. За эсвэл за залуусаа хүндэтгэж өвгчүүлдэг. Энэ дотор бол хөгшчүүл биш. Одоо өвгчүүл гэж бичиж байгаа. Хаан хандан уур хэлэндээ эцэг ахнараа хороход эцэг ахнар одоо янз бүрийн бүлийн одоо гаралтай тавь ахнартай харилцан ус шунцгүй ойр дотны хүмүүс нь хичээж тусалдаг тул эхтэн тэмч хүнд биш байдаг. Өөрийн эцэг аль эсвэл ахыгаа өнөөх нь гэмт хэрэгт тооцохдохгүй. Өмнө нэгдэгчдэг ахлагч барин авч за Эло дотор хууль хэрэгэлдэггүй учраас тэднийг цөлийн эзгүй газар чөлдөг гэсэн ийм мэдээ хадгалагдсан байна. Эндээс үзэхдээ ерөөсөө бүлийн дотор байгаа эрчүүдийн хөв тавилан ялангуяа настай эрчүүдийн хөв тавилан бол маш эмзэг байсныг харуулж байгаа. Энэ нь олон зүйлүүд байдаг шүү дээ. Одоо эрчүүдийг эдгээр залуу эрчүүдийг илүү хүндэтгдэг, настангуудаа их давж үздэг хэмээн энэ үл ерөөсөө тэр ихэн талыг барьсан харилцааг нөгөөдрөө харуулдаг. За бүлийн эдийн засгийн үндэс нь энэ бол маш сонирхолтой. За энэ бол хамтын хөдөлмөр их хүч шаардсан нүүдлэн малаачгүй эрхлэгчдийн эртний нийгэмд хоригдлол үүсэх, хувийн өмч бэгжих, өв гэдэг нь цол хэрэг болсон. Хориг заламжлах зэрэг нийгмийн ялгарл гүнзгийх үйл явц маш удаан байна. Ийм тохиолдолд мас хувь нэг ихээс салбарсан цусан төрлийн хүн мэдлэг байж түүнээс бүрдэг ашиг ширийг хэмээн хувь хэмжээ түүнийг бүрдүүлэгч өргүүдэд тэгш хуваарлагдж байх энгийн зарчим ам бүгдээ хадгалагдах үндэс болсон байна. Хотгор газар өргүүд тойрон буугаад сүргээ голдоо хотлуулах нь малаа хамгаалах шалгарсан арга юм. За үүнээс хот хүрээ хэмээх үг үүссэн. За энэ үг одоо товчхон тайлбарлах бол эртний одоо орчин цагт бол одоо буу шийдвэртэй малцад
одоо ялангуяа өвлийн цагт бол одоо аравтын чоноос малаа хамгаалах маш хэцүү байдаг тийм ээ. Ер нь нэлээд болж гэтэл тухайн цагт бол ерөөсөө хэдхэн өргөдөл төр одоо мас өргөл хамгаалах маш хэцүү. Тийм учраас ерөөсөө хатвар газар хонь малаа хотуулаад тэгээ түүнийгээ тойроод хүрээлэн буух өргөд тийм хэлбэрээс одоо анхны хүрээгдэг үүсэж мал сүргээ хотуулж исэн учраас хотхийг үүсэж тэгэхээр зэрэг ийм хүрээний зохион байгуулалтын дундаас одоо тусдаа бүрэн хэмжээ үүсгэх боломжтой бол баг асар удаан гэж хэлэх гээд байна. За тэгээд энд гол хүчийг бол тухайн бол хүрэгдэн ирсэн хүргэд үйл. За Монголын нууц товчонд түүний үлдсэн их байсан тухай бол маш их бий. Хүргэн гэж одоо хин юм бэ? Одоо бидний сайн мэдэх одоо Тэмүүжлэг багтан тийм одоо тэр орхнууд руу одоо хүрэгдэд талбаар явж байгаа шүү дээ. Замдан дээр дээжсэндээ дараа уран цэцүүгэнд нь одоо болоод ч юм уу тэр хонгороод үлдээсэн болохоос яг үүн дээр бол хүрэгдэд талбар нэг гэсэн үг байна. Хятад тэр хажуугийн хадуул талбар дээр хөрмө оруулах тийм ээ гэсэн утгаар тайлбарсан. Тэгэхээр хүрэгдэд талбар гэдэг чинь тэр орхнуудын хүрээд тийм ээ наагцсан талын хүрээнд 51 гэсэн утгатай. Энэ бол эртний яг энэ хэлбэрүүд тэр чигээр 12 дуусар онд уламжлагдж ирж байгаа гэж хэлэхэд байна. Юун дээр олон тийм үлдэгдэх юмнууд бол биелдэй гэдэг яриад байна. За ингээд энд бас нэг товчхон нэг зүйл энэ бол болгоомжтой бодлууд өндөр сүмийн нутагт марцсан тэр бурхан толгойн одоо хүмүүгийн одоо туршилт газрын одоо зураг энэ дээр бол тэр генетик хийсэн судалгааны үр дүн тэр Францын судлаач тэр Кревзи Трекасын тэр судалгааны үр дүн. Энэ дээр үзэхэд бол тэр хамгийн гол нь тэр B сектор буюу энэ секторууд ерөөсөө дан ишийн талыг баримтсан хамаатан саднуудын одоо бүлэглэл байгаа нь маш тодорхой харагдаж байна. Тэгэхээр энэ маань юу гэж юм гэхээр сая миний хэлэх гэж оролдоод байгаа тэр бүлийн зохион байгуулалтыг тийм оршуулгын газар дээр маш тодорхой харуулсан байна. Нэг ихээс салгуулсан мадан саднууд энэ B бүлгийг бүрдүүлж гэнэ гэсэн үг. Тэгэхээр энэ бол ямар ч хүннэг үед одоо бурхан толгойн аппликацтай маш тодорхой харагдаж байна. Ихэнх талыг салгуурлаж бүлэг болж явдаг гэсэн гэдэг ийм тодорхой жишээ энэ дээр харуулж байна. За ингээд энд бас түрүүнд ярьж бод одоо агшин Ело гэдэг үгсийг бараг төр зур үүсдэг гэсэн тийм ээ. Энэ Ело бол маш их сонирхолтой. За энэ багт гэхдээ энэ бүтэц явцсан дунд бүл задарч өв хөрөнгө залах овг бий болтол одоо зохион байгуулалтын үндсэн хэлбэр болсон юм аа. За Ело тухайн бүл дотор харьяалагддаг. Гэхдээ малын бэлчээрэл аж ахуйн эрхлэлтийн удирдлагын онцлог гэх мэтээс үүдээд төр хугацаанд бий болдог садан төрлүүдийг бүлэглэх гэж байж үзвэл зүйт юм аа. За тэгээ эндээс хамгийн гол энэ байна. Ело гэдэг тэр ханцны одоо ихний одоо яа гэдэг одоо ийм үндсвэл энийг бол одоогийн монгол хэлний айл гэдэг үгийн үндэс. Одоо Ело гэдэг маань одоо орчин цагийн монгол хэлд айл гэдэг хэлбэрээр уламжлагдж байна. Харин төрөг хэл нь болохоор зэрэг яйлаа буюу одоо төрөг хэл нь бол яйлаа гэж туслангаа хэлдэг. Одоо казак бол яйлаа гэдэг тийм ээ. Тэгэхээр зэрэг ийм туслан гэдэг хэлбэрээр төрөг хэлд хадгалагдсан юм байна. Тэгэхээр энэ дурдтал тэр жишээлбэл хазааны өндрөнд одоо яг өндөр болон бүслүүрийн малаач уу яалашны малаач уу гэдэг нэрдэг. Тэгэхээр энэ үндсэндээ энэ Ело гэдэг үгийн үндс мэн гэж үздэг. Тэгэхээр бид эндээс ямар дүгнэлт авах уу гэхлээр заадаг. Ерөөсөө Ело гэдэг үндс нь ерөөсөө зуны цаг тийм ээ. Хэдэн үсгээр хүрээнээс задарч явдаг айл хэлбэрээр ингэж явдаг ийм хэсэг бүлэг байсан юм байна. Энэ Исаба 1980 оны үед Торгуудад хийсэн судалгааны бүрдээ нэгж бичсэн. Торгуудын хот айлын журам нэг элгэний удам угсаагч ухацлаа. За нэг өвөлжийн хавцанд голцлон цусан төрлийн холбоог давмгаалсан өрхөнтэй орших бөгөөд буудлын оргоод тойрон гэрээ барих. Энэ түрүүний миний хэлдэг тэр одоо хүрээний хэлбэрийг өөрөөр харуулдаг. За хоёрт цусланд одоо торгуудууд шилд гарах гэж ярьдаг. Цусан төрлийн хамаатал зайлшгүй үзэгдэл биш. Харин төрөл түнд тохируулсан газар зүйн онцлог нөлөөж айлын тоо цуурч газрын өндөр талыг ахмад настай нахлан бууцгааж малаа дунд автлуулдаг. Энэ нөгөө бид нар сая Ело одоо жишээлбэл бүрээ задраад тусдаа ингээд айл хэлбэрээр яваад ингээд одоо хүртэл торгуудад энэ хэлбэр натгалж байна гэсэн үг. За гуравт нийгэм дэслэх байр суур хөрөнгө жирээний байдлаар хотел бүрдэх бас нэг хэлбэр байжээ. За энэ нь олон ядуу хүмүүс хаяа нээлттэй хэмээн өөрсдийгөө хөдөлмөрийг баян хүмүүс зориулдаг ажээ. За ядуу хэсэг нь бусдын хариулж хотны хойд цагаар жолон босон ажил өрдөг байсан гэж одоо торгуудын тухай 80 оны үеийн торгуудын хөдөлгөөн Исамбатын гэсэн. Энэ бол эртний тэр ухааны нийгмийн хадгалагдж байгаа нийгмийн бүтцийг бол энэ бас орчин цагт хүртэл хадгалагдж ирсэн байна гэж хэлэх гээд. За ингээд дүүл дэшигтэй за буула монголчуудын ихэнх талын төрөл төрөсчдийн бүл гэж нэршил мөн байна. За ихэнх талын цусан төрлийн барилга дээр тогтсон нийгмийн харилцаа хүннэг үеэс дундад үе хүртэл удирдлага оршсоор байж байгаа.
явцын дунд эцгийн талыг баримтлан өв залгуулах ёсон бүхий ов буюу өвгийн харилцаагаар халагдахад түүний олон бүрдлүүд уламжлагджээ. Хятадууд ил хоёр зарчмын ялгаатай бүл овог хэмээх нүүдэлчний нийгмийн байгууллагыг ялгахгүй хамтдаа буулаа гэж нэрлсээр иржээ. Харин яг ИЛО хэмээх хэлбэр нь монгол хэлэнд айл төрөг хэлэнд цуслан буюу яйлаг асуудаг илэрхийлж байна. Мал сүргээ дундаа хотлуулан хүрээлэн буух өргүүдийн байршлаас ихтэй хүрээн овгийн байгууллагын үеэс задран ихэд хомигдох болсон ч бүтэц хэлбэрээр хадгалсаар өнөөгийн хотелын хэлбэрт зарим талаар уламжлагдсан торгууд ардын хотелын хэлбэрээр энэ дүр харуулж байна гэсэн ийм дүгнэлт. За ингээд анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.